За сайн байцгаана уу? За энэ хүү бичлэгээр би өөрийн нэг бяцхан түүхийг хуваалцъя гэж бодлоо. За тэгэхээр миний хувьд болохоор эмч мэрэгжилтэй биологийн олон сурагч нарыг бэлдэж олон улсын олимпиадад оролцуулж медаль авах болж байлаа. За гэхдээ би яг өөрөө 10 жилийн төгсөх жилийнхээ өмнө буюу одоогийн хүүхдүүдээр бол 11-р ангийнхаа 11-р ангиа төгссөн цунаа биологи огт үзээгүй юу ч мэддэггүй хүүхд байлаа. За тэгээд химийн бол хөөрхөн үзчихсэн. Гэтэл надад нэгэн жил байдаг. Яашээ өгөх эмч болох зорилго байдаг. Гэтэл одоо яах вөхөр биологи юу ч мэдэхгүй байсан. За гэтэл би санаандгүйгээр нэг аргыг хэрэгжүүлж эхэлсэн маань миний одоо сурагч насны маань амьдралыг бол өөрчлөх маш том түлхүүр болсон. За тэр нь юу байсан бэ гэхээр би юмыг чэйжлэх арга маань өөрчлөгдсөн байсантай холбоотой. За тэгвэл тэр аргаа та бүхэндээ яг одоо хуваалцъя. За тэгэхээр яг миний хувьд нөгөө би өөрөө биологитой холбоотой тий одоо өөрөө би бас одоо бие анаахын шинжилгээ ухаанаар тарих судлаар ингээд Америк нэгдсэн улсад ингээд доктор хамгаалаад ингээд явж байгаа хүний хувьд ингээд сэдв маань ихвчлэн биологитой холбоотой сэдвүүдээр зүүрлэгдэж ярих бах. Гэхдээ бол энэ бүх зүйлээр хэрэгжинэ. Одоо жишээлбэл спорт сурах байсан ч тий сакс сурах байсан ч волейбол сурах байсан ч бүх зүйлээр хэрэгжих болцоотой та зөвхөн тухайн өгүүлбэрийг нь тухайн өөрийнхөө сурахыг хүсэж байгаа зүйлдээ хөврөгөөд л орчуулад ойлгоод үзээрэй. Сонсороо. Тэгэхэд ямар нэгэн байдлаар танд ойлгомжтой болно гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр яг түүх рүүгээ орцгоё. За тэгэхээр юу болсон бэ гэхээр би үргэлж тухайн нэг зүйл дээр төвлөрдөг байсан байхгүй. Одоо жишээлбэл биологи үзчихлэхэд би ургамал дээр төвлөрнө. Ургамал төвлөрөхдөө магадгүй сар хагас 1 сар хагас магадгүй 2 сар төвлөрнө. Тэгж явах хугацаанд шинэ олж идсэн мэдлэг болгоно ингэж тэмдэглэл болгож аваад тэмдэглэлийн нэвтэр дээр буулгадаг гэсэн. За ингээд 2 сар тосолтгүй нэг юм уушаар өөрийгөө хөөх ингэ юм мэддэг болчлаа гэж бодож байгаа шүү дээ хөгчин тий. Тэнгүүтээ молонгот яах вэ гэхээр нөгөө бичиж авсан тэмдэглэлүүд эргээд харангуут яг сайн мэдхгүй. За нэг ийм юм байсан даа гэсэн ойлголттой л ерөөдөө нэг тэнд ийм байсан даа л гэсэн ойлголттой болчихоо. Энэ өөрөө маш сайн суралцах эхлэл. За тэгээд ерхий ойлголт. За ерөөдөө нэг ийм байгаад гэсэн ойлголттой болсны дараагаар би юу хийдэг байсан бэ гэхээр тухайн тэмдэглэлийг юусэн үг үсэггүй чэйжилдэг байсан. Харин яаж чэйжилж байсан бэ гэхээр би бусдаас илүү ухаантай, илүү өндөр IQ-тай болоод чэйжилдэг байсан. Зүгээр л яг одоогийн тарих судлаар батлагдсан зөв техникийг санаандгүйгээр нөгөө хөгжиж ашиглаад маш хурдан чэйжилсэн. За тэгвэл энэ яадаг байсан бэ гэхээр за би нэг чэйжлэх ёстой 10 өгүүлбэр байлаа гэж бодъё. Тодорхойлт байлаа гэж бодъё. Тэ? За ялангуяа нийгмийн хүүхдүүдээр бүр яг адилхан л боо, тэ? 10 тодорхойлт байлаа гэж бодоход тухайн тодорхойлтуудыг болохоор яах вэ гэхээр би дэвтэр дээрээ буулгаад авцсан байгаа. Түүнийг нэг өдөр сонгож байгаад тухайн за жишээлбэл даваа гарагийн өдөр байлахад 3-аас хичээлсэн тарж ирлээ гарч ирлээ гэхэд 3:30 4:00-гээд хоолныхаа араас чэйлж эхэлнэ. Чэйжлэхдээ яаж эхэлдэг байсан бэ гэхээр зөвхөн нэг өгүүлбэр дээр л төвлөрнө. Нэг өгүүлбэрээ 20, 30, 40 тавтана. Нэг өгүүлбэрийг 20, 30, 40 тавтана гэхээр амар хэцүү сонсогч яж магадгүй. Гэхдээ үнэхээр цаг хэмнэдэг. Үнэхээр цаг хэмнэдэг. Одоо жишээлбэл эхэндээ нэг өгүүлбэр хэлэхэд айгүй хугацаа ордог. Яагаад вэ гэхээр дотор нь мэдхгүй нэр томьёо байж идэг хэлэхээр ээрж муурдаг тийм үү. Гэтэл болохоор яах вэ гэхээр 2, 3, 4, 5 хэлээд ирэнгүүт нөгөө хэллүүд нэг хурдан болж эхэлдэг. Тэ? За ингээд 30-40 тавсан дараагаар хүн чинь бараг чийлэлцсэн юм шиг. Аяндаа араас нүг нь орж ийл. Дуу чийлж байгаа юм шиг болж эхэлнэ гэсэн үг байхгүй юу? За гэхэл энэ зүгээр хамгийн ихний алхам. За өдөр би 3, 4-ийн үед ингээд нэг болохоор яах вэ? Нэг өгүүлбэрийг 20, 30 чийжлээд 10 өгүүлбэрийг 30, 40 хэллэхэд надад ойролцоогоор 30 минут ордог. 30 минут ордог. Хэтрүүлэгтэй юм сонсож магадгүй. Гэхдээ үнэхээр үнэ. Та хэлээд үзээрэй. Ямар ч тодорхойлтууд урт байсан ч гэсэн нэг 5 секундээс илүү хугацаанд хэлүүлэхгүй шүү дээ. Тэгвэл тэрийг нэг 30 удаа хэллээ гэхэд яах вэ? Нийтдээ 5 секунд 30 удаа 150 секунд. За мэдээж амьсгал хүн чинь те. Тэгээд энэ хугацаанд оруулах юм бол яах вэ? Магадгүй 300 секунд гэж бодох юм бол 5 минут гэсэн. Нэг өгүүлбэрийг 5 минут орж байгаа бол 10 чухал том гоё өгүүлбэрүүдийг чэйшээд авахд тань 50 минут л орно гэсэн. Гэхдээ энэ хамгийн чухал хэстэй боловч хамгийн чухал алхам боловч хамгийн ихний алхам. Гэхдээ дараагийн алхмуудыг хийхгүй л хэдий энэ чухал ч гэсэн танд тухайн мэдээлэл үлдэхгүй.
байх магадлал маш өндөр гэж хэлье. Үлдэж болно л доо. За тэгвэл дараагийн алхам нь юу вэ гэхээр хизээ вэ гэдэг нь чухал гэсэн. Тухайн орооно хариултна. Тухайн орооно унших хэрэгтэй. Тэгэхээр тухайн орооно би яаж уншиж байсан бэ гэхээр мэдээж 20-30 удаа дахиж давтахгүй. Наад тийм их цаг байхгүй. Тийм учраас би түүнийгээ 5-10 удаа л давтдаг гэсэн. Одоо 5-10 удаа давтаад цаг хугацаа илүү хурдан. Ягаад гэхээр миний амьсгал хуваарлт зөв байна. Үгээ хэлэхэд мэдхгүй үг ш. Одоо өдөр аль зэн давтцсан зүгээр үг хэлж байгаа юм шиг давтагддаг байхгүй. Жишээлбэл навч нахаа бүхэн ишиг найл зураг. Навч нахаа бүхэн ишиг найл зураг гэдэг тодорхойлтыг 20-30 удаа давтахад надад үндэ 2 минут ч орохгүй байж магадгүй. За ингээд ороо унтахаас өмнө давтсан. Энэ бол маш чухал процесс. Энэ юу вэ гэхээр дараагийн таны offline memory consolidation гэдэг зүйлийг явах болцоог болгодог. Гэхдээ эхний шат ч гэсэн энийг явах болцоог олж л байгаа л да. Гэхдээ 20 дугаар алхам бол яг унтахын өмнө учраас энэ маш чухал. Яагаад вэ гэхээр хүн унтаж байхдаа өдөрч хийсэн зүйлүүдэд тархиндаа өдрийн хийснээсээ илүү тархинд 10 дахин хурднаар ингэж эргэлдүүлж имийг тогтоож идэг. Ингэж тогтоох үйл явагддаг учраас унтахаас өмнө тархиндаа өнөөдөр юу хийсэн бэ гэдгийг сануулж байх хэрэгтэй гэсэн. Өнөөдөр би юу хийч вэ? Өнөөдөр би юу санаж вэ? Өнөөдөр би юу олж мэдвэ гэдгийг ороо унтахаас өмнө өөрөөсөө нэг асуучж байх юм бол та түүнийг санах магадлал чинь улам их нэмэгдэнэ гэсэн. За энэ бол 2 дахь алхам байлаа. За тэгвэл 3 дахь алхам юу байсан бэ гэхээр бас л би өөрөө санаандгүй байлаар баг зэргийн ороо явах хөөр error and trial ийм механизмаар явсараад өөрөө ингэ хэрэгжүүлсэн. Тэгэхээр надад их хугацаа ороогүй л дээ юм дэ 2 сарын дотор л би нэг айдсан хэрэгжүүлж болсон юмсан. За тэгэхээр энэ яг 3 дахь алхам юу байсан бэ гэхээр 3 дахь алхам нь болохоор өглөө сэрэж ажиллах. Нөгөө өчтөр өдөр нь 3-аас унссан, ороо унтахын өмнө унссан зүйл маань өглөө сэрээд дахин давтаж уншдаг гэсэн. Гэхдээ ингэж уншихдаа зүгээр уншихгүй. Би өглөө сэрэхтэй болохоор би үнийг санаж байна уу гэж өөрөөсөө асууж сэрдэг гэсэн. Ингээд өөрөөсөө асуугаад сэрэхэд та санаж байх юм бол чийлэлцэн үү? Чийлэлцэн байна. Гэхдээ бүрэн чийлэлсэн үсгийг та одоогоор хараахан хэлэх болцоо аахгүй. Энд хамгийн чухал point орж иж байгаа. Тэр нь юу вэ гэхээр нөгөө шүн тархиндаа мэдээллийг давтан уншичаад таны мэдээллийг төгсрүүлж байгаа систем маань өөрөө алдаатай систем. Тэгэхээр ямиг тогтоохтой буруугаар тогтоох, үгийн сольж тогтоох алдаа гарах магадлал өндөртэй гэсэн. Тийм учраас өглөөс ирээд зөвхөн өөрийгөө санаж байна уугүй шалхахаас гадна тэмдэглэлийн тэмдэртэйгээ нөгөө чэйжлэх томьёотойгоо харьцуулж заавал хараарай. Чэйжилсэн гэж та бодож ирсэн ч гэсэн болохоор яах вэ? Буруу чэйжилсэн байхыг үгүйсэх. Хүний ой санаж өөрөө төгс ажилтгүй ямагт идэгдэж яадаг. Тэгэнгүүтээ шал өөр дурсамжаар элдв юмар нөхөгдөж байдаг учраас болохоор яах вэ? Алдаа гарах магадлал маш өндөр. Тэгэхээр энэ 3 дахь степ маань өөрөө 3 дахь алхам маань өөрөө маш чухал бөгөөд маш богинох степ. Тэр нь юу вэ гэхээр өглөө чэйлж ийн үгүй чэйлсэн байна. Тэгвэл зөв байна уу буруу байна уу гэдгийг өөрийнхөө тэмдэглэлтэйгээ харьцуулаад харчна гэсэн. За тэгээд одоо ингээд өглөө чэйлсэн байна. За тэгвэл одоо нэг чухал асуулт гарч байна. Та 7 хоногийн дараа санах болов? Хариулт нь ерөөхдөө санана те. Гэхдээ дахиад юу болох вэ? Дахиад нөгөө идэгдэх memory чинь, дурсамж чинь, ой тогтоомж чинь алдаа үүсэж байгаа. Тэр алдааг хэрхэн засах вэ? Дахиад яг оригинал их материалаагаа л харж зассан шүү дээ. Тэгэхээр яг үхээр миний хувьд дараагийн нэг чухал алхам нь юу байсан бэ гэхээр өөрийгөө чэйлж гэж бодсон зүйлээ 7 хоногийн дараа эргүүлж 7 хоног чэйлсэн зүйлээ хамтан нийлүүлж чад дахиж нэг баттгаж хардаг гэсэн. Гэхдээ энэ бас л нөгөө чэйлсэн зүйл маань учраас яг үхээр маш хурдан эргэж сандаг. Мэдхгүй мартсан зүйл байх юм бол. За тэгээд ингээд 7 хоногийн дараа чэйлсэн. Одоо энэ юу болсон бэ? Ер нь бол ерөөхдөө энийг бол тарих судлалын хувьд long term potentiation гэж хэлээд удаан хугацааны яах вөхөр потенциал одоо нэг мэдрэлийн чинь хуримтлагдлаа гэсэн үг байхгүй юу. Ингээд удаан хугацааны ой тогтолт үүснэ үл үүссэн. Ой тогтолт дахиад яадаг вүлээ? Идэгдэг, элэгддэг. Тэгэхээр үүнийхээ араас би дахиад яадаг байсан бэхээр 2 сарын мэдээлэлөд хуримтуулж дахиад гүйлгдэг байсан. Гэхдээ 2 сарын мэдээлэл бол маш их шүү дээ, тийм ихэвчлэн бараг бүтэн дэвтэр юм байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг бол эргэж санах юм бол бүтэн өдөр тий 2 өдөр зарцуулдаг байсан. За энэ аргыг яагаад ч юм сүүлийн нэг Олимпиадаас өмнө 6 сарын хугацаанд ашигласан энэ маань намайг маш богино хугацаанд юу ч мэдэхгүйгээс
тэр усын шилдэг хүүхдүүдийн нэг болох болцоогоор одоо хангасан. Одоо ийм боломжийг олгосон тийм гайхалтай азтай завшаантай зүйл миний хувьд болж исэн. За тэгээд энэ маань ч гэсэн дараагийн амьдралуудын маань амьдралын хэсгүүдийн маань маш чухал өөрчлөлтүүдэд одоо яг хөтөлсөн ийм арга байгаа. Тийм учраас энэ зүйлийг энэхүү одоо яг үхээр аргыг маань ашиглаад энэ бол мэдээж яг үгээр зүгээр л би санаандгүй хэрэгжүүлсэн л зүйл болохоос биш миний арга биш энэ угасаал ер нь бол хаач хүлэмжшөөрөгдсөн зүйл байдаг. Одоо жишээлбэл одоо ийм ном байт юм л да. Greatest Salesman in the World гэдэг. Тэгэхээр тэр номны үндсэн зарчим нь одоо би ингээд саяхан уншаад ингээд харахад ерөөсөө миний тэр хэрэгжүүлж байсан арга л байгаа байхгүй. Тэгээд аль 1900 оны үед л яг энэ аргын талаар ингээд ярьсан бичсэн байдаг. Гэхдээ би тэр үед хинээс ч сураагүй мөртлөө өөрөө ингээд туршиж үзээд яг энтэй адилхан юм сэдэж болсон байгаа юм. Тэгээд энэхүү түүх маань, энэхүү арга маань та бүхэнд цаашдаа юмыг суралцахад тус болно гэж найдаж байна. Зөвхөн энэ баахан юм чэйжлдэг салбар гэлтгүү бусад олон зүйлсүүдээр зэн хэрэгжүүлэх болцоотой шүү. Харан сонсон та бүхэндээ баярлалаа.